Аддиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар хэсгийн бэлтгэгч таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөл. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Архитнасаа гарах га тодорхой хэмжээнд хувь хүний бол тодорхой хэмжээнд бас тэмцлээс тийм ээ гарч үзье, болж үзье гэдээ оролдлогууд хийсэн. Тэдгээр нь нэг өвчнөөхөө оншийг олоогүй үедээ ямар нэг оролдлогууд хийгээд байсан учраас үр дүнгүй байсан. Ариг тамхи ер нь энэ масруулах бодисны чи ер нь л хүн дээр сайн тал юм байхгүй. Намайг имжилж өгж байгаа хүмүүс, сэтгэл санаагаар бас тусалж байгаа хүмүүс бас цаад итгэл найдварыг алдахгүй хичээж бид ингээ сайхан болж дөнгөж өнгөрөөд. Тэгсэн боломж бол маш их гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд хичээл ном шахуу эмчилгээ явагдаж байгаа боловч энэ сэтгэл санааны нэг тайвшрал энэ явагдаад байгаа гоё. Одоо би өөрийнхөө энэ сэтгэлийн муухай хороо айлгачвал тэгээд гайгүй болчих юм болов гэж та тийм. Баярлаа гэдэг нэртэй зүйлийг бичиж. Энэ сайхан сэтгэлийнхаа усууд зориулаад талархаж идэв. За оролцогчд маань өдрөөс өдөрт одоо зүс царай нь өөрчлөгдөж ийн үзэл бодол за харах өнцгөнч гэдэг юм уу одоо хичээлээ ойлгоод ярьж байгаа нь хүртэл нэлээд өөрчлөгдсөн харагдаж байна. За замлаахын хувьд ч гэсэндээ эрснийхаа маргааш өдрөөс ахуулаад нэлээд өөрчлөгдсөн. За бас нэлээд том даалгавар өөрсдөө хүлээж авсан. Одоо нэг нь бат хоёр ах дууны шүлэг бичээ за би аян хичээ гэдэг энэ хэд маань танилцаад бас хоорондоо дуу шүлэг бичгээр ингээд ярилцсан. За өнөөдөр бас бат хоёр ахад зургийн хэрэгслийг авчирч өгсөн Монгол зургийн арт зуурдаг каллиграфаар бичдэг ийм авьяастай дээр нь багш байсан ах байгаа. Тэгэхээр бас энэ зургийн хоолстын муутуу цаасын будгийн ингээд авцарсан. Гэхдээ өнөөдөр баярлах гэж бодож байна. Яа тэгэхээр ойрдоос зураг зураагүй гар хөл бас чичрээд хэцүү авах гээд тэгээ бид нар ч гэсэн бас яг энэ зургийн хэрэгсэл авчирна гэж бас бодог байх гэж бодож байна. Тэгээ энэ хэд маань бас юу хийж гин чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлж гин ямар ч гэсэн бат хоёр ахтайгаа орж бас зургийн хэрэгслийг өгье гэж бодож байна. За сайн уу манайхаа? За юу итгэж гин? За бат хоёрхаа хэрэгтэй юм авсан тий. За юу юуг нь авсан бэ? За энэ нөгөө миний нөгөө хоолт гөрөнт маань. За энэ өстой хэрэгтэй юм. Би нөгөө мэдгүй хоолтыг муутуу биш ээ наа чинь гэдэг нөгөө дэлгүүрийн үнтэй бас ойлголцох гэж юу яалаа мэдгүй болохоор. За энэ 50 40-тэй юм байна тийм ээ. Араа дотор ямар зураг зурдаг юм? Энэ дээр тосон бүдгийн зургууд л зурна. Хоолт нь юу лээ? За энэ бол хоолст. Тэгээ араамтайгаа. Одоо ингээ бэлэн болоод хүрээд ирсэн гэсэн үг шүү дээ. За энэ тавиал зурна гэсэн үг. Тэгээ нөө ингээ тавиал ингээд альц хэлбэрээр зурж болно. Энэ бол цаанаас ингээ бүр бэлдсэн улам гоё болцсон шүү дээ. Зураг шууд бэлэн болцсон. Хоолст гөрөнт байна гэсэн үг ээ. Баярлалаа өстой гоё идэв. За энэ байна. За наач. Энэ нөгөө мотоо цааш уу одоо Монгол бичиг нөгөө уран бичлэг хийх хамгийн хэрэгтэй. Гоё зүйл энэ аахгүй юу? Энэ бас нэмэн зузаан гэдээс яа нэмэн болохоор нэг болно. Зүгээр. Ерөн зүгээр бэхээрээ ингээд муу түн дээр хаяхаар чинь бэх нь таасандаа уусаа тараа цацагдаад бэх уул ичих нь илүү гоё аймд болно гэсэн үг л дээ. Тийм хэмжээний хувьд бол том хэмжээтэй. Энийг яг хөө зүгээр тодорхой хэмжээгээр жижиглээ тастаад ямархуу хэмжээтэй хийх үү тэр хэмжээгээрээ тааруулаад бэхээр бичнэ гэсэн үг болно. За Батмагийн авчирсан билгүүдийг харъя. За энэ шингэлэгч байна. Энэ бодвол одоо өнөргүй шингэлэгч байгаа. Энэ будгаа шингэлэг гэсэн үг юм уу тийм? Энэ будгаа шингэлнэ гэсэн үг. За одоо энэ бол Марисийн бодгонууд байна, гоё бодгонууд байна. Ядгийн гайгүй юу чанар. Энэ бол айгүй сайн бодгонууд. Энэ бол маш сайн бодгонууд байгаа. За энэ өнгөний сонголт ихтэй. Энэ одоо хэдэн өнгө байна? 18 өнгө тий. За өнгө нь ингээд холихоор өөр өнгө тийм байна. Энэ бол өнгөний дагнаас ингээд ойролцоо өнгөнүүд нь ингээд эндээс хөөгөө цагаанаас ингээд дулаа ингээд хүүт өнгөрөөр ороод ингээд хэрэглэхэд аюу гоё. За энэ бол маш сайхан боддог байна. Гэхдээ энэ хоёр дээр нь зурч хүрэх үү? Энэ хоёр дээр зурчих ер нь бол хүрэн шүү. За бэлил бол мэдээж хэмжээний хувьд бүх өнгөтэй холилдоод их ордог учраас бэлил яг том хэмжээгээр. Хин гинэ? Бэлил энэ одоо нэг осондоо цагаан өнгөл гэсэн үг л дээ. Цагаан.
хамгийн гол хэрэгтэй. Энэ мөнүүтэйгээ холилдоод бус өөр нэг баялаг өнгөнүүдээ гаргаж өгнө гэсэн үг байхгүй юу. За энэ мастикин байна. Энэ дээр бол одоо энэ мастикин энэ ч одоо ингээд зарлаад гаргах юм бол гоё болно. Наач одоо яах зорилттой. За энэ бол их чухал мастикин. Зургийг чинь дандаа ганцхан биерээр багсаар зурчихгүй шүү дээ, тийм ээ. За энэ дээр ч будгаа ингэж сайхан дэрхэж байгаад ингээд уул усны сүүдэр цас уулны цас маш одоо гоёго жижиг чимгэлүүд бус зүйлсүүдийн ингээд энэгээр ингээд гоё чимгэл болгоод хийнэ л гэсэн үг байхгүй юу. Гоё явж байгаа шүү. Сони юм тий. Муудуу цаасан дээр хэрэглэхгүй юм биш. Муудуу цаасан дээр хэрэглэхгүй. Муудуу цаасан дээр бол уран бичлэгийн бэх. Тэгээ уран бичлэгийн биер гэдэг тустай тийм зүйлсүүд байгаа. Тэр хэрэглэгдүүнүүдэд надад бол байгаа тий. За ямар зураг гэж бодож байна? Би энэ дээр одоо надад нэг өөрийн нэг хөөрхөн тийм төсөөлөл өгд юм аа, тийм домгийн төсөөлөл байна. Үлгэр домгийн төсөөлөл бид нар ч одоо нөгөө булчин гоо марлын удам гэж яригддаг тийм ээ. Тэгэхээр тэр хоёрыг холбосон тийм нэг төсөөллийн гоё зургийг энэ дээр хийчтэй юм билүү. Энэ дээр нь хий гэж боддог юм. Энэ дээр гоё хөөрхөн жижиг байгалийн гоё цэвэрхэн гоё нөхөрөн сайхан Монгол орны байгалийн үзэсгэлэн зургийг зурж болж байна. Бид нар булчин гоо марлын дээр төсөөллийг өөрийнхөө төсөөллөөр айгүй гоё хийсэн төсөөлөл бол байна. Сайхан материал, сайхан бүтээгдэхүүн авч гисэн тав хүнд одоо баярлалаа. Тэгээ дараа энэ дээр гоё уран бүтээл хийсэн дараа харахаараа тэгээд бас гоё болох байх гэж бодож байна, тийм ээ. Одоо тэгээд гарахаас өмнө зурж амжих байгаа. Би бол амжуулна гэж бодож байна. Одоо энэ дээр нэг 2 хоног, энэ дээр нэг 3 хоног суулаа гэж бодоход. За дээр нь хажуугаар нь би одоо энэ муутуу цаасан дээр уран бичлэгийн жижиг том хөөрхөн бичвэрүүдийг хий. Бас гарын дасгалуудаа сайхан сэргээж хий. Үзүүлээ тав хүндээ бас харуулъя. Монгол уран бичлэг манайтай яг бичгэд яаж харагддгийг бичиж байгаа үед тухайн хүний ер нь Монгол бичгч өөрөөсөө нэг осондоо бяцлал хийж байгаад адилхан байдаг байхгүй юу. Анхаарлаа маш сайн төвлөрүүлнэ, зөв суун, биерээ зөв барина. За тэгээд нөгөө бичгээ гоё хаан даралттай, хаан таталттай, хаанаас амьсгаатай бичих үү, тасаар ингээд амьсгаагүй бичих юм уу. Энэ тэндээ гэрэлтэй ингээд гоё амьсгаа авсан, тасалдсан. Тэгээд бүр задгаа ингээд цацсан чөлөөтэй баригдмал биш. Бас их гоё урлагчтэй Монголын уран бичлэг гэдэг чинь өөрөө бас бие даасан гайхалтай урлаг байхгүй юу. Тэрний гайхамшигыг энэ дээр харуулна та гэж бодож байна. Яг одоо уран бичлэг дагнаад явсан энэ Монгол бичгээр бичиж сурсан түүхэн маань бас сонь мэдэн шүү дээ. Би хөдөө мал дээр очихгүй юу. Бүр ууланд хөдөө хийх юм олдохгүй тэнд чинь малд явж чадахгүй айлын мал айлын онтой нийлүүлчих гэж болдгоо. Тэгээд би Монгол бичгээр сэргээж үзээгээр амбаар нөхцсөн чинь Монгол бичгийн дунд сургуулийн сурах хүч гарч ирээд тэрийг наваад хуулан бичлэг хийж байгаа. Тэр үед чинь хөдөө ямар муу туцаас байх биш, бих байх биш. Тарганы сүүлээр нэг биер хийгээд тэгээ нэг ийм жижигхэн банерны өөцс олж аваад тэгээ нэг хаяа нэг хоньмонд нь цуг авсан үед усанд биер нөгөө тарганы сүүлээр хийсэн биерээ усанд дүрээд ийм банер арилитны өөцсөн дээр ингэ бичнэ. Бичгээр зөр ноёт юмсан тодорч гарч ирээд салхинд өөрөө хатчихна. Тэгэхээр буруу бичиж гинүү, зөв бичиж гинүү, гоё болж гинүү, даралт нь хаанаа, наана таталт нь хаана гэдэг Монгол бичгийнхаа уран бичлэгийнхаа юмыг тэгж хөдөө бичиж сурч ирсэн сонин түүхтэй байхгүй юу. Зүгээр л усаар банерын дээр бичээл ингээд сурч ирсэн тийм түүхтэй. Тэгээ оролцоор байгаа сурсан. Сүүлд нь гоё юм сайхан материалууд нь бэлэн ороод ирдэг болцсон. Тэр хөөхний өөрийнх нь нөгөө хичээл орлого зүтгэл шаардлагатай болно. Маш их төвчээр шаарддаг. Тэгээ сурч юм бол гоё доо. Нэг амтанд орчих юм бол салахын аргагүй л гэсэн үг дээ. Тий. За. Үсээ таслаад байсан. Гатлаа хараад очиж. Араар нь ингэдэж штэ. Яг зөв наач энэ гэж штэ. Тийм штэ. Би ч одоо Аслан Баатар шиг л одоо ингэ юмсан. За үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн уран бүтээлчд та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийг үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. За өнөөдөр оролцогчид маань 10 дахь хоног дээр ирсэн байна. Цаг хугацаа бас хурдан байна те. 10 хоногт хүмүүсийн бас нүүр царайн дээр бодол санаан дээр гээд нэлээд олон өөрчлөлтүүд гарсан байгаа. Тэгээд өнөөдөр амралтын өдрөөр Өлзий тасар төрөмс байгууллагын тэргүүн даван туулагч Баян мөх зочноор ирсэн байгаа. Та эдтэй бас ярилцаж халуун дуулаа яриа өрнүүлэхээр ирсэн байгаа. Тэгэхээр чөлөөтэй бас асуултаа асуугаарай. За намайг Баян мөх гэдэг. Би бол одоо Эрдэнэ хотын харьяат. Тэгээд одоогоор Өлзий тасар төрөмс байгууллагын одоо захирлаар ажилладаг. За манай байгууллагын маань үйл ажиллагааны чиглэл ерөнхийдөө архин томцсон гэр оронгүй хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн одоо эрсдэл бүлгийн хүмүүсийг нийгэмшүүлэхийн чиглэл үйл ажиллагааг явуулдаг. За ер нь бол энэ салбарт миний бие ажиллаад 10 гаруй жил болцсон байна. Олон хүмүүс намайг л одоо яг энэ хүнд амьдрал архин томдох эмгийн
энэ хөл алдчихсан түүгээл төдийлэн сайн мэддэггүй. Ер нь бол нийгмийн халамж хамгааллын салбартаа бол бас одоо бас ингээд одоо хүмүүлэг сайн зүйл хийдэг гэдэг өнцгөөс хардаг. Гэтэ өнөөдөр би та бүхэнд бас ингээд энэ гоё мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгт урагдаад ингээд ирсэнд нь одоо бас өөрийнхөө амьдрал тэр хүнд хэцүү бас хар бараан дурсамж гэдэг юм тийм ээ алдаа энэ бүх зүйл бас тодорхой хэмжээгээр бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ нийгэм манаас энийг зөв хүлээж аваасаа мэдээж хүмүүст бас буруу сэтэл өгөхгүй тий буруу ойлголт өрөхгүй гэдэг утгаас харин та хэд маань энэ ярих байгаа төвхий маань илүү одоо өөрсөн дээр тусгаж аваад тий одоо энэ архин донд говч ямар их хор хөнөөлтөө маш олон тэр хайртай тийм ээ гэр бүл өр хүүхэд одоо юу гэдэг нийгэмд ямар муухайгаар одоо хар үлдээд юм бэ гэдгийг бас эцэст нь ямар нийгэмдээ одоо маш одоо тий хэрэгтэй хүн болж төлөвшөж байгаа юм бэ гэдгийг бас хараасаа гэж үсэж байна л да. За би бол одоо хайртай ээжийн хүү те эхээсээ бид нэр тавуулаа. Тэгээ гэр бүл минь одоо архитэлт тийм ээ хүчирхийлэл хүнд хэцүү тийм одоо нөхцөл байдал байсан. Гэхдээ тухайн үед нөгөө миний сэтгэл зүй ямар байсан гэхэлэр өөрөө одоо юу гэдгийг хөдөлгөөнтэй сахилахгүй байсан болохоор тэр зүйлээ анзаараагүй байсан мэт. Хожим ингээд судлаач болоо судалгааны ажлыг явж байхад бол үнэхээр архин томдох өвчин гэдэг зүйл бол бас тогтолцооны өвчин юм байна те. Тэр хин нэгэн дурлаад дуртаатай архитаар суудаг биш. Ямар нэгэн дутагдсан тэр хайр халамжийн хэрэгцээ энэ бүх зүйлүүд мөр хожим бидний нийгмийн одоо шилжилт хөдөлгөөн юу гэдэг янз бүрийн хүчин зүйлүүдээс болоод бид нэр тэр одоо архин томдох өвчнөр тэр хангагдаагүй хэрэгцээгээ бид нэр аль нэг байдлаар хангах гэж явж байгаад энэ нөгөө дондох хэмгийг үүсдэг юм байна. Тэгээ архины хамаарал гэдэг чинь өөрөө яг тодорхой юм төвшөнд байгаад байдаг юм байна. Одоо 7 хоног уудаг гэсэн бол тийм ээ сар болоод тэгээд одоо гэр бүлийн харилцаа хайртай бүхнийгээ сонсгоо болоод харин ч илүү нөгөө архиудаг тэгээ ойлгодог хүмүүсээ сонсоод эхэлт юм байна. Тэгээ ингээд нэг л мэдгэд л 2006 он юм байна. Нийгмийн хамгийн одоо нөгөө доод давхарга одоо гудамжны тарин шин орц цонглоор ондог энэ хүмүүсийн хүрээлэлд одоо эргэлт буцалтгүйгээр орсон. Тэгээд нэг л өдөр одоо инрэл гэж имлэг байдаг. Хорон гэр хүмүүсийн эмзэг үлээ. Тэгээ энэ имлэгтэл сэрсэндээ одоо ухаалддаг болсон сэмүүтийн байнгын үйлчлүүлэгч болсон 2-3 удаа тэнд галзуураад хүргэгдсэн тий. Одоо надад бол одоо үнэтэй гэх намайг гих одоо хүн хараад намайг дүгнэхэд бол надад хэний ч нүдэнд торхоор зүйл юу ч байхгүй болсон байна. Тэгээд энд ирэхдээ унж татдаг өвчтэй болсон тий. Тэгээд ингэж явж байгаа л одоо инэрл имлэгт сэрсэндээ. Тэгээд тэндээс л одоо бүх зүйл ирнэ. Ихсэн тавчхандаа бол миний одоо амьдрал бол ингэж одоо хүүхэд нас болоод одоо бидний одоо архин донтоод явсан тэр сахилахгүй үе хүнд үе маань ямар ч лсэн амьд гарсан. Тэгээ ер нь бол 5-6 жил одоо гудамжинд амьдрна гэдэг бол хүн яг энэ үеийг давхад аюу хэцүү нөхцөл байдал. Одоо бол бас харьцангуй одоо хамгаалах төв, нэхэн сэргээх төвөө тэгээд бас сайхан үе болчиж тэр үеийн одоо архин дондох өвчний гэж хардггүй хүмүүс одоо илүү буруутгах, ялгуурлан гадуурхах гэдэг өнцгөөс хардаг байлаа шүү дээ. Архинд орсон бол тэр хүн сэтгэлийн тэнхээгүй, муу хүн, арчаагүй гэдэг бол энэ маань өөрөө тогтолцооны одоо гажуулаас үүсдэг. Одоо архин дондох өвчин эмгэг гэдэг талаас бас гоё эмчлэгдээд байж байгаа сайхан байна л да тий. Хэд хэд одоо нөгөө хийм хараа сонсоо галзуураад одоо шалдан нүцгэнгүүгээд инх тайвныг өөрөн дэврэн тэр ч гэдэм ингээд өөр одоо бидний ч тосоод авчих газар байхгүй. Ер нь бол удамжинд архинд ороод ингээд энэ амьдралаар явхад бол нэг 2-5 жил явхад ер нь нас ордог гэдэг тийм 60 гаруй нас ордог гэдэг бидний хийсэн судалгаа байдаг. Тэр үнэхээр хэцүүлтэй энэ амьдрал. Тухайн үед бол. Тэндээс одоо амьд үлдэх нь бас хожим магадгүй Монголын мянган залуучуудад туслах зүйлд ашиглах байж тэл гэж одоо өөрийгөө одоо харж одоо тий бахархдаг гэх юм одоо тий. Тэгэхээр одоо та 5-6 жил тараншаанаар амьдарсан гэхээр одоо ходоод гэж сэтэж ууж байгаас ахуулаад эрүүл мэндийн хувьд бол нэлээд асуудалтай болсон баг гэж бодож байна дараа. Тий, ер нь бол хүн 30-40 градусын хүүтэнд тий өдөржин 24 цагийг өнгөрөөнө гэдэг бол эрүүл хүний хувьд бол бид нар тухайн хэмжээд маш өндөр хэмжээний мансуурлах бодисоор тэр хүнд зүйлийг даван тулж байгаа байхгүй. Тэгэхэд мэдхгүйгээр тэнд бол асар олон процесс явж байгаа. Өөр одоо халдварт бус өвчний маш олон суур өвчнийг авч байгаа. Тэг ингээд хожим харахад бол эрүүл мэндийн тодорхой хэсгүүдээ бол алдсан байгааг харахаар маш харамсдаг. Энэ бол тийм хүсээд хал амьдрал биш. Тэгэхээр нөгөө талдаа архин донтох өвчин гэдэг чинь өөрөө ямар их зүйлийг төсвөр төвчээрж давж туулахад хүнийг яаж удирдах чинь гэдэг чинь аюултай байгаа байхгүй. Тэр хүнд нөхцөл дотор хүн төвчээл байгаад байна гэдэг бол тэр донгийн асуудал бол биднэрт ямар хор хөнөөлтөөр юу ч хийлгэж болох ямар ч эрсдэлтэй зан үйл рүү хөтлөх магадлал их өндөр байгаа байхгүй. Одоо эхнэр дээр яг ингэ тортой хувцас барайл орж исэн. Тэгээ
Тэгээ яг тийм амьдрал туулсан тийм одоо хүнд нөхцлөөс гараа явж байгаа хүнийг гэртээ ингээ хаалгаа нээн гэдэг бол бас нийгэмд чинь бас Монголд чинь дандаа бас хар бараан зүйл бас байдаг юм байна. Яг үнэхээр бас хүнийг ойлгодог хүмүүс маш олноороо байдаг юм биш үү бас Монголд чинь. Тэгээд гэхдээ нэг л зүйл одоо сэтгэлдээ юу хоосоо эргээд байсан. Юу гэвэл яг надтай хамт ингээд явж байгаа тэр хүнд хэцүү амьдралтай хүмүүсээ харахаар яг үнэхээр өрөвдөх сэтгэл төрдөг байсан. Хоолчгүй ингээд энэ болонд ингээд шуудаа өөрчлөс ингээд явж байгааг хараад. За ерөөсөө л энэ хүмүүст туслая гэл. Ерөөсөө хийжсэн тэр одоо орлоготой байсан ажил бизнес бүх зүйлээ орхиод ерөөсөө төв байгуулъя. Тэгэл 2017 онд үлзий тасар төв байгуулсан байхгүй. Тэр ашаантай ингээ 4 хантай гэр барайл. Яг хамгийн анх 2 үржлүүлэгч аваад тэгээд ихсэн бол одоо бас нийслэлийн хэмжээнд нэлээд одоо том одоо халамж хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа хувийн хвшлийн байгууллага байна. Болсон байна. Тэгээд 8 жилийн хугацаанд бид нэр мянгаад үйлчлүүлэгчийг яг хүнд нөхцөлд тэр өвлийн хүүтэн тийм ээ энэ одоо зүйлээ давхад нь маш их одоо тус болсон байна. За одоо би ерөөс яг болио гэсэн шийдвэрийг хүн ярина огцом шууд гаргаад ингэхүү эсвэл тэр нь удаа хугацааны турш за болох юмсан за тэгж жагаад нэг болондоо ер нь нэг боломж олдвол болондоо гэж бодож явж байгаа дөр нь гаргаж гинөө. Огцом гаргасан шийдвэрээр дагуу хүн явж гинөө. Энэ тал дээр нэг харж байгаа юм. Хүн ер нь ихээс төрсэн цагаас хойш нийгмийн харилцаанд ордог. Харилцаанд орсон тэр цагаас хойш бид нэр ямар нэгэн үн цэнийг бүтээж идэм бэ. Үн цэнийг. Тийм ээ. Одоо энэ маань юу ч хийж болно. Ажил, мэрэгжил, нэр, алдар маш олон бахархах зүйлүүдийг бүтээж. Энэ бол үн цэн. Тодорхой хэмжээгээр энэ үн цэнүүд маань биднийг дараад нь нөгөө уналтанд ороод аль төрлийн ямар нэгэн төрлийн донтох хэмжээнд өртчөөд энээсээ салахад энэ үнд зүйлүүд тодорхой хэмжээгээр бас нөлөөлт юм. Нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр энэ үнд зүйл бол угаасаа бид бүгдийн бахархах зүйл мөн байхгүй мөн. Гэхдээ энэ маань ямар нэгэн донтолтыг даван туулахад хизээч хэрэг болохгүй гэсэн. Тэгэхээр энэ зүйл бол бид нар яг нэг донтох юмгээ даван туулах процессд маш их саадуулдаг гэсэн. Одоо бид нар ч нэг юм дүр бүтээсэн биз дээ. Нэг юм бүтээсэн үнцэн бүтээсэн. Энэ бахархлаараа донтох юмгтэй тэр өвчнгөө хүлээн зөвшөөрөхгүй байснаасаа болоод би тэр юм чинь би энэ юм чинь гэдэг нь бид нарыг нөгөө донтох юмгээс салахад нь эдгэрэлт ч удаан хугацаа өнгөрөөд идэм юм л. Тэгэхээр яг хав зүгээр ер нь нөгөө энэ архинд одоо ороод ингээд хүнд хэцүү үед бол яг эндтэйгээ тэмцэлдэж энийг ялах нь хамгийн ихлээд аягүй чухал байсан л да. Тэгэхээр ягаад нөгөө миний хувьд бол шийдвэр гаргах процесс тийм ч хурдан бас байгаагүй. Ерөөсөө нөгөө нэг тэр амьдрал дотор чинь би ингээд базаадж байгаа байхгүй. Бүр хинч болж байгаа байхгүй. Чи цагаад бол зүгээр л хинч биш байгаа байхгүй. Тэгэл энэ чинь барсын энэгээр багцаалын энэ чинь би чинь одоо ингээд барилдаг ноцолдог тэр байлаа майлаа гэл ингээд яваад энэ ер нь бол хүн төлөхөд бараг салхинд нь унахаар болцсон байсан. Тэгээд яг тэрийг яг тэр мөчтөл хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөх үед л би бол хамгийн том шийдвэр яг тэндээс л гардаг. Нөгөө талдаа тэр ялгуулган гадуурхал бусдад гээгдэж байгаа, орхигдож байгаа энэ хүнд хэцүү энэ сэтгэл зүйд авч байгаа энэ мэдрэмжүүд ер нь биднийг бол маш сайнаар тодорхой хэмжээгээр ойлгуулж өгч байгаа байхгүй. Бас хугацаа орсон шүү дээ. 5-6 жилийн хугацаа чинь хүлээн зөвшөөрөхгүй хугацаа байдаг байхгүй. Нөгөө нийгмийн харилцаанд орсон үеэс авсан маш олон үнд зүйлүүд маань бацагдж өгдөг, нурж өгдөг, угарж өгдөг. Энэ хугацаанд л одоо бид нар хайрын сайхан эд эрэхтэнд. Харин одоо энэ адилтлагийн төв, энэ гоё нөхөн сэргээх төвүүдээр дамжуулаад бид нар аюу гоё энтэйг ажиллаа сурчиж байгаа бид нар хугацаа алдахгүй маш урд нь бид нар ингээ нийгэмд иргэн нэгтгэх аюу гоё боломжууд ингээ хангагддаг болсон байна шүү дээ. Одоо ч гэсэн миний хувьд бол одоо ингээ дундааш дээж дэвшинч байт юм ингээд ямар тодорхой одоо эдгэрлийн шат дахиад явж байгаа гэсэн үг нөгөө талдаа. 10 хэдэн жилийн амьдрал ингээд одоо шулуун дардан байсан одоо ингээл би та нарын өмнө ингээд нэг юм гигантны дүрээр суухгаагүй л дээ. Бас л хэцүү сорилт бэрхшээл, уруу татлага янз бүрийн зүйлүүд болно. Тэр үтгэл одоо яг эхний 3 жилийн үед бол одоо ингээд ажил төрөлтөө болоод мөнгө төрөлтөө болоод гэр бүл хангалуун болоод ирэх үед ингээ хүнд бас нэг юм бардам зантаа болохтэй амархан одоо хинбэ гэдгээ ер нь энэ бол бас асан туршийн одоо тэмцдэг өвчин юм байна гэдгийг сайн таньж мэдгүйгээс болоод алдчихсан тохиолдлууд би бүр буцаад бүр байхгүй болтлоо ягаад тэгэл дагж хизээч би бол одоо энэ алхмыг хийж болохгүй мэн гэдгийг бүр дархиндаа бүр гүн ойлгосон. Таны үед бол Facebook эдэн суудаг байсангүй тийм ээ. Одоо ингээд сошиал орчин гэж байсангүй. Яг бор зүрхээр одоо ингээд явсан байна. Биднээсээ хувьд бол маш азтай байна. Хүү хай гэдэг улсууд байна те.
Одоо ялангуяа манай энэ Бадмаа маань одоо энэ зураглаач нар маань одоо ингэ биднээсийг ингэж цуглуулад ийм сайхан газар эвтүүлээд биднээс бол амьдрал бэлгэлж जैन хоёр дахь амьдралыг. Таны хувьд бол зах зээлийн тиймэрхүү хэцүү үед одоо чухам одоо яаж ингэж даван туулж одоо тий. Би бас нэгэн хүн нөлөөлсөн үү нөлөөлсөн одоо тий яаж гарав тий. Сэтгэл зүйчтэй олд чинь тэр үед та сэтгэл зүйчтэйс уулзсан юм уу гэдсэн. Сэтгэл зүйч гэж бас ховор байгаа. Баярлалаа. Би бас энэ нэвтрүүлэгт нөгөө замлан маань ингээд гоё нүүрт бол би бас юу яаж л байсан ингээд хараалсан л да фейсээр хараалсан. За манай хүн ингээд те ямар сайдтлагийн төвд очсон юм байна. Гоё одоо эмч сэтгэл зүйч юм байгууллагын гоё үйлчлэгийг аваад ямарсан зөв замдаа орж байгаа юм баярлсан. Нөгөө талдаа бас ингээд хэлж ийн л да те бид нар бол одоо ингээд сайхан ингээд сэтгэл зүйч имлэг юм гоё тагтаа тухта байр савнд ингээд амьдарч байна. Яг одоо намайг тэгж алдаад явж исэн үед үнэхээр хэцүү ийсэн. Айгүй харанхуй тосоод авчих. Одоо гэр бүлийн бүх харилцаа хаалгууд бол бүгд таагдчихж байгаа. Хүлээмжшөөрөхгүй. Яагаад гэвэл угаасаа нөгөө гэр оронгоо одоо архинд орсон хүний хувьд бол нийгэм тэр чигээрээ ах дүүнэр ч гэсэн за энэ бол өнгөрсөн хүн за одоо хүчгүй л бол гэдэг ийм л харилцаа байсан. Тэгэл одоо өөрөө өөртөө л ярьж байгаа юм да өөрөө өөртөө л их гутарж байгаа. Тэгэл өстой энд одоо ёроолдоо ортол унах нь нөгөө күнзийн хэлсүүг гэж шүү дээ. Нөгөө ёроолдоо унах нь одоо хизээч яхахгүйгээр одоо босдог гэдэг шиг. Тэгээ энэ үеийн одоо хахир хатуу амьдрал жоо ухаажуулж хүмүүжүүлсэн юм болоо даа л гэж бодод. Хамгийн гол зөвлөгч дотроос нь л одоо тэр өвдөлтүүд тийм ээ ганцаардлууд тэр ялгуурлан гадархуулт тэр зодууж хүчирхийлүүлж янз бүрийн нийгэмд янз бүрийн тийм эрсдэлтэй үйлдэл тулгардаг байсан л да. Хууль үйлчлэхгүй нэг гудамжиндаа зүгээр л алчдаг тийм байсан үг яахгүй. Ер нь бол тэгээд одоо тэр орц танишаагаар хонжон хүмүүсийн чинь зүгээр ингээл дээрэс нь чулуугнуудад алчин дотроо нэгээ зүгээр ингээл тэгэл золгүй байдал хин нэгэн золгүй байдлаар өглөөл гэдэг тийм одоо байдлаар л одоо асуудал шийдэгддэг байсан гэсэн үг. За яхаа бид нар ч бол ингээд дунд үед нь ингээд хэцүү үеийг ингээд авсан 90 он шилжилтийн он гараад тийм ээ 90 онд шүү дээ 90 онд нийгэм өөрчлөгдөөд 2000 оны ихэнх энэ 20 жилийн хугацаанд бол яг энэ салбарт бол аюу хэцүү байсан үе гэсэн. Ялангуяа архинд дондох юм их төрсэн гудамжинд гарсан хүмүүсүүд бол одоо маш ойлгомжтой хувь тавилан байсан гэсэн. Хөлдөж өгөх нөхөж тийм ээ гэмт эрэхт эсвэл хин нэгэндээ халагдах хүчирхийлүүлж нас урах тохиолдол маш хэцүү байсан. Тэгээ би энэ зүйл дээр л аюу харамсдаг. Хичнээн сайхан аав хүүхдүүд тэ энийг амсаж явбал. Тэгээ магадгүй энэ байгууллагыг өөрийнхөө энэ төвийг байгуулах санаач гэсэн эндээс эхлэлтэй л тэ. Энд төр бид нар л зовлонгийн үдсэжсэн өвдөж шартаж тийм ээ гудамжинд одоо даарж хурж хоолтой хоолгүй амьдарч ирсэн энийг бид нар л мэдэх юм чинь бид нар л тусламжийн гараа сунгахгүй бол болохгүй гэдэг. Тэгэл төв байгуулсан санаа. Дүн бас өнгөрсөн жил энэ хамгийн ихээр ариг гэдэг зүйлийг хэрэгж үзлээ. 6 сараас хойш 11 сар хүртэл юм тасралтгүйсэн. 5 сар хугацаа бараг эрүүлж үзээгүй. Миний үнэн бол тэр арх ууган тулд худлаа ярьж мөнгө авдаг. Би өвдөд байна гэж мөнгө авдаг боллоо. Хоолны мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө авдаг боллоо. Тэр болгоноос сүүлдээ манай ангийнх өгдөг байсан гэдэг багын найзууд өгнө л дөө. Тэгээ сүүлдээ би өөрөө ичдэг болсон. Өөрөөсөө ичдэг болоод би юу яагаад ийм замаар яваад юм? Яагаад ингэж сони яваад юм? Ээж аавч авах, дүүж авахгүй, эмээч авахгүй. Яагаад ингэ яваад байна гэд. Тэгээ 11 сард нийгмийн хамгааллын тусгай төв дээр өөрийнхөө нүдээр энд ямар хүмүүс яаж ирж байна гэдгийг өөрийнхөө нүдээр хараад ухамсар бодолтой ойлгох юм. Тэгээд өөрөө мэрэгжил боловсралтай тэр нь яг мэрэгжил боловсрал яг. Яс суртахуун гэдэг юм хамгийн их хүмүүжил гэдэг юм байна. Тэр нь тэгэл сүүлдээ бүр багш нартаа бүр амар их сэтгэл зүйчтэйгээ заажлж уулзаад зөвлөгөө аваад за би одоо их чинь чамд байгаа манай нагад зах махна надад их тусалж байсан л да. Бид хүмүүсээ тусыг гэж мартахгүй хичээдэг. За би ингээд гадуур 16 жил явлаа. Орцоор хоног гадаа 100 гадаанууд чинь хөвлөн орцоор хоногдлоод хөөгдөөл дуугтаал тэгэл гарна. Тэгж явсаар нэг үс 16 жил явчих. Тэгээ би чинь гадуур явж байгаа өвөл яах вэ? Тэсэр алдаад ихээр гэртээ очино. Гэртээ очиод нөгөө шаардна 3 хоног хэвтэн
3 хоногт 9 аяг гол хийгээд тавьчихсан юм ээж нь. Ээжийг л зовоосон доо үргэлж. Одоо тэгээд цаашдаа энэ мохож орж ирчлээс тэгээд тууштай цаашаа зүтгэнэ гэж баярлж байна. Тэгээд дадаах бадам агш өрдөө баярлаа. Бас ийм боломжийг ашиглаад тэгээд одоо энэ олон хүмүүсийн итгэл өөрийн гэсэн бас нэг зориг тавьсан байгаа. Одоо ер нь энэ зүйлээс болий татгалзъя. Одоо ингээд таныг харахад одоо яг тэр амьдралаас тийм болтлоо явж байгаа гэсэн бас хүний дотор бас нэг жоо хатааргал төрж илээ юм л да. Тийм болохоор одоо би энэ зүйл дээр яг энэ хүмүүсийн одоо энэ байгууллагынхаа нэрийг чи нэг байгууллагын тусгай одоо танай байгууллагын гүлзээ тасрах нэвтрүүлгийн хамт орж байгаа хүмүүс энэ олон хүмүүсийн донд хэлэхэд одоо би энэ зүйлээс бүрэн татгалзнаа. Одоо хэлсэн амд хүн хэлсэндээ байдаг. Тэрэндээ заавал хөрхийн төлөө юу би зүтгэнэ гэдэг. Зүтгэж өөрөө хичээгээд тэгээ нэг хэдэн жилийн дараа нь ингээд уулзахад тантай нэг уулзаад уулзах гарч ир таараа тэгтээ уулзах за би чадсан шүү гэдээ бас нэг сайхан уулзах ерөөл тавина гэж би өөртөө амлаж байна. За ерөөл дотор шиг тий. Ер нь бол өнөөдрийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг оролцсон бас санал тавьсан. Тэгээд миний хувьд бол за ямар ч байсан зүгээр хувийн амьдралаа бид нэр бас олон нийтийн сүлжээгээр бас ингээд хүнд хэцүү амьдралаа ярих эдгээр одоо бас хэцүү ч гэсэн би миний хувьд бол одоо та нарт итгэл найдар өгөхийн тулд те хүн хэдийгээр ямар ч нөхцөл байдалд орсон байж болно. Гэтэ хэн болж өөрчлөгдөх нь чухал шүү гэдгийг л ойлгуулах гээд одоо нээлттэйгээр одоо олон нийтийн сүлжээгээр бас ийм амьдрал басна ярьчлаа л да. Бас мэдээж хүний хувийн амьдралын нууц ч гэсэн энэ архин дондох өвчин нөгөө чинь нийгмийн бидний нийгэм сэтгэл зүйч энэ маань өөрөө ямар нэгэн юм одоо тэр хин нэгнийг хараад урам авч тийм ээ хин нэгнийг хараад дагдаг бас ингээд олонноор ингээд Монгол хүнсийн сэтгэл зүйх юм шүү дээ. Тим үүднээс одоо юу гэдгийг өөрөө би одоо та бүхэнд уулзах одоо зөвшөөрсөн байгаа тийм. Тэгэхээр та нарын төлөө би бас Монголд олон залуучууд үлгэр дуурайл болчих юмсаа гэд нийгэм сайн зүйл бүтээж байгаа маань буцаагаад намайг бас одоо энэ зүйл рүү зогсох хэрэггүй байх гэдэг юм руу одоо хөтэлдэг. Амьдаараа үлгэрлэх ёстой, амьдаараа би хичээх ёстой тий. Бүх талаараа зөвхөн би ингээд уухгүй байгаад хэдэн жил өнгөрөхтэй боломж нийгэм сайн сайхан зүйл бүтээж тий. Олон сайхан залуучуудыг эмгтээжүүлэх бас дагуулъя л гэсэн үлгэрлэх гэдэг бол аюул чухал. Тэгэхээр дараагийн одоо загвар, дараагийн үлгэр жишээ минь бол та нар байхгүй. Та нарыг хараад энэ нэвтрүүлгээр ороод та нар гараад нийгэмдэр хэн болоод одоо явж байгааг хараад олон бас дараагийн бас алдаж унсан залуучууд чинь алхам хийн шүү. Энэ аюул чухал байдаг. Хэдийгээр биднэрт нийгэм сэтгэл зүйн эмчилгээ, адилтлагын төвийн эмийн одоо бүх төрлийн эмчилгээний сайн багш нар хөтөлбөрүүд орж байгаа. Энэ бол мэдээж 100% зөв. Цаашлаад одоо та нарын өөрсдөө хэнийг дагаж дуурайх уу, ямар үлгэр дуурайл авах уу, бусдад яаж үлгэрлэх үү, ардталт чинь олон хүмүүс та нарыг балиашгэлж байгаа. Ээж чинь, аав чинь, дүү чинь, хайртай өөр хүүхдүүд чинь тийм ээ. Нийгэм тэр аяараа та нарыг алга таш хүлээж байгаа шүү тий. Тэгэхээр нэг ч гэсэн нөхөн үржихуй насны, нэг ч гэсэн хөдөлмөрийн насны залуучууд маань энэ муухай өвчнөөс салаад явах нь энэ бол нийгмийн хамгийн том үнд зүйл баялаг байхгүй. Ерөөсө бид нар бол хамгийн гол баялаг та нар байхгүй. Ер нь бол архины хамаарлалтын хамгийн түрүүнд амьдрах итгэл үнэмшлээ алддаг. Тэр итгэлээ нэгдүгээрт энэ манай нэвтрүүлгийн дуу би дуугийн сонсоо уйлдаг байхгүй бүр аюу нэвтрүүлэг юм. Итгэл мөрөөдөл хоёр нэг зүйл байхгүй. Итгэл байж ич мөрөөдөл бий болдог. Тэгэхээр зэрэг одоо юу гэдгийг бид нар хүсэл мөрөөдөлтөй, хоббитой, зоригтой байх нь аюу чухал. Дээр нь нөгөө талдаа архинаас даван туулаад явж байгаа туршлагатай хүмүүстэй айл болох олон цагийг гаргах нөхөрлөх цаг. Одоо хуучин нөхөрлөлүүд одоо орхисон дэр. Тэгэхээр одоо шинэ нөхөрлөлийг бий болгох сардаа 2 сардаа энэ гоё уулзалтууд за тэр клубүүд байна те одоо туршлагатай даван туулаад явж байгаа энэ хүмүүстэй уулзалт ярьцлах хийх иймэрхүү цагуудыг бид нар аюул сайн. За гэр бүл төлөвлөлтийн асуудлууд байна те. Одоо тэр аюул чухал шүү гэдгийг бас хэлмээр. Эмчнэр, баг хамт олон, адитлог, мөрөөл биелдэг юм нийгмийн хаалт тусгаад эдгээр бол бүх зүйлээ хийчлээ. Энээс цааших зүйлүүд бол одоо 100% та нарыг шалтгаална шүү гэдгийг би бол хэлмээр байгаа байхгүй. Арх гэдэг зүйл чинь болохоор одоо хамгийн гол нь айгүй хор хөнөөлтэй гэдэг юм.
энэ хичээл дээр ойлгож шүү дээ тий. Тархинд 2 минутын дотор тархинд очиж байна гэж байна. Арай өөр тий. Илэг зөвхөн гэдэг шүү дээ. Ер нь бол бүх эргэтэнд ер нь нөлөөлдөг. Тархинд байгаа тархины үйл бол тархийг ер нь гөлийлэгдэг гэж хэлнэ шүү дээ. Одоо нөгөө эрүүл тархи чинь нөгөө нэг юм судастай нуглаастай байдаг бол одоо өвдсөн тархи болохоор бүр юм одоо шаарыг нөгөө нэг ингээд гөлгөр өгдөг шүү дээ. Яг тэрэн дээрээс докторгүй тийм юм болдог гэдэг. Ер нь бол гол хичээл дээр тийм л юм ойлголоо одоо. Тэгээд аригчны эхний хондог архи уусны дараа 2 минутын дараа тархинд шууд нөлөө үзүүлдэг. Тий, тархинд шууд нөлөө үзүүлдэг. Тархинд нөлөө үзүүлэн тархиа дагаад одоо нэг мэдрэлийн эдисэд мөн явж байгаа учраас түүгээрээ дамжуулаад бусад эд хэрэгтнүүдэд хүчтэй цочрол нөлөөнүүдийг үзүүлдэг. За яг зүгээр механикаар бодох юм бол мэдээж амаар дамжаад улаан хоолоогоор дамжаад ходоод руу эхлээ орж байгаа юм. Тэгээ орж байгаа замуудаас гэмтээж яваад ходоодын дотор ерөнхийдөө 20 хүн шингээд үлдсэн 80% нь судсаар цусаар дамжаад бусад эд хэрэгтнүүдийг очиж гэмтээж чичрээдэг, нөлөөлдөг. Тийм л аюултай зүйл. Тэгээ өчтөр тэр нэг зураг үзүүлсэн шүү дээ. Тэр гидсэн бүр арх ууж байгаа бүр гидсэн бүр амар том болцсон гэдэг. Илэгний өөр нөгөө эцсийн цэг дээр очиод хүн яг тэр нэг уух архинаас болж ингээд эцсийн цэг дээр очиод хүнд харамсдаг гэдэг би бас тэр зурган дээр бас харсан л та. амар зураг байдаг. Тэгээ нэг хүн гэдэг зүйл чинь бас ингээд уухгүй бас нэг би өөрөө л уухгүй байсан бол одоо ийм төвшин дээр очихгүй байх байсан да. Бас нэг хэдэн жил амьдарч байсан юм байна да гэдэг харамсах зүйл нь тэр зурагнаас хараад бас ойлгосон л Тэрний ардуур бол том л Хүмүүс бурхан залбираад намайг эдгээгээч өгөөч гэдэг байсан бол одоо энэ хавдар судлалын төв мөн бүр хан дээр нь тэгж байна гэж шүү дээ тий. Тэрийг хараад эмнэлгийн бүх хан дээр л тэг намайг эдгээж өгөөч гэсэн юм байдаг гэж шүү дээ. Тэгэхээр бүр тэрийг сонсоод би баг ойлгочихсон дөө. Тэрнээс гарчихсан тий. Энэ аригчийн нийгмийг хамарсан тийм бүхлөвтэй өвчин юм байна. Дээр нь гэр бүлийг хамарсан өвчин юм байна гэж хараад ирсэн. Би гайхсан байхгүй. Хүний биеинд байдаг сэтгэлзийг хэмжээд байдаг бие хүнд холбогдсон эсвэл надад ч юм уу чамд ч юм уу би турд холбогдсон өвчин гэж бодож байсан чинь бишээ хүрээнд бүр өргөн болоод нийгмийн хамарсан сэтгэл зүйн өвчин болж хөрсөн дараа нь гэр бүлийн өвчин гэж тодорхойлогдож явдаг юм байна лээ. Тэгэхээр бас нэг гэр бүл дотор нэг харигдсан байна гэдэг чинь тэр гэр бүлээ тэр чигээр нь өвдөгч юм өвчөнд хамруулж чинь гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэгээ бидний араас одоо бид нар сингараа өчсөрч одоо бидний араас ч аваа хөөхтэй жаав их хүмүүсийг зовоож ингэж шаналгаж явдаг юм байна гэдэг ухаарлаа. Тэгээ залуучуудаа хамт хэлэхэд энэ арх гэдэг зүйлээс болж өөр татгалзахыг хүсэж байна. Төвгийн бага энэ багш нар хамт олно гэж бид нар ч бүгд нэг гэр бүл гэсэн үг. Тэгээд тэднийг бас хүлээж байгаа их баяртай байна л да. Эмгэг төвчөөгөө эргэлдэл хэсэг сайх юм хаа ах тийм ээ. Ирлээгээд манай хамт олонны одоо дарга багш нар ирж байгаа болохоор бүр мангар их сэтгэл хөдлөж идэв. Тий. Хизээ орж ирэх бол та. Тэгээд ингээд ороод За эргэлт ирлээ манайхаа. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу? Саяхан ирэл 7 онцод үлдээ тэгээд за хаана дуртай ямар дуртай Манай гэр яваа. Ирчүүдийн ер нь хамгийн дуртай. Сайн байна уу та? Баярлалаа танд. Зарилна тий. Баярлалаа танд. За. Энийг сонсоо энэ тусдаа бэлдээ. Оо за ямар гоё юм бэ? Оо за. Ямар гоё юм бэ? Оо за. Оо за. За. Юу нэг ахуу хэлдэг юм. Үнэ ямар гоё юм баярлалаа танд. Зөндөө баярлалаа. Манайд манайд баярлалаа. Баярлалаа. Яа зөндөө баярлалаа. Ийм аль жаргалтай байна гэдэг. Хүний сайхан сэтгэл гэж чи ямар гоё юм бэ? Би ч одоо өөрөө бас нэг гудамжнаас ороод ирсэн бас ингэж яатсан. Үнэхээр та бүхэндээ их зөндөө их талархлаа. Одоо үнэхээр хэлэх үгтэй үнэхээр олдохгүй маа ямар гоё юм бэ? Тандаа их баярлалаа. Тандаа их баярлалаа. Танд их баярлалаа. Танд их баярлалаа. Та бүхэндээ их баярлалаа. Сайн.
цөм намстай байсан баг тий. Цацсан уу? Янзын гоё. Хүсмэс гарцсан байж тий. Таа. Халуун цай сүдээ зоогоод цөм хийж цөмж гоё лаа. Манайхны сэтгэлэнч гоё байлаа. Ээж аав нь ирсэн шиг л. Энерги бөөн гоё энерги. Энэ ломтоос салах нь өөрөө хамгийн том одоо зорилго учраас энэ нь таадын гол нөгөө саний хэлсэн мөрөөдлөө биелүүлгээл энэ сууж ин гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь том гол мөрөөдөл одоо байхаа гэдгийг бас харцсан сууж байгаа гэж бодож чинь. Тэр мөрөөдлөө биелүүлгээ сууж ахт чинь бид нар бас чадах чинь нэгрээ туслахын талаасаа одоо хичээ. Гэхдээ бид нар хичээгээсээ илүү нөгөө эзэчээл заяачин гэдэг сайхан үг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр таад хичээл сэтгэлээр хизээ хүрээд та өөрийнхөө сэтгэл дотроо төсөөлсөн байгаа тэр одоо мөрөөдлийн амьдралаа тэр одоо мөрөөдлийн ад жаргалаа тий тэр зүйлээ хизээ та бүтээмээр байгаа тэр нь таны л одоо цаг хугацаа таны л хийх ёстой ийм зүйлээ гэдгийг бас аягүй сайн ойлгож аваарай. Тэгээ энэ олон хүний одоо сэтгэл зүрхээ дэвсэж байгаа, эмчилгээ хийж байгаа эмчнэр цаг зав зориулж байгаа, энд ажиллаж байгаа сэтгэл зүйчнэр тий өргөдөж ирж байгаа зочин гэрэл ингээл нэвтрүүлгийн баг гэл аягүй олон хүн итгэлээ одоо гэж байгаа. Тэгээд итгэвний итгэл даах шиг энэ орчлон дээр жаргал юу нь бол өөр хаанч ахгүй дээ тий. Тэгэхээр тэр зүйлийг л их хэмлэж бас яваарай л гэж бас хэлмээрээ. Энэ бүх хүндлэл түрүүн нөгөө Чимбат гүшээ хэлснээр таныг л өдөө багасаа л гэсний л одоо төлөв шүү гэдгийг бас төгсгөлд нь хэлээ тий. Бүгдэнд нь тэгээд амжилт хүсье. Гоё царайцтай болсон байна. Өрхийн гэрийн тэргүүн гэдэг бол тий царайц би алдар ямар угаасаа шалтгаалаад байх ёстой газартаа л байж байвал тэр бол хамгийн одоо бидний ч гэсэн бүр нэг туйл энийг байх ёстой газараа гэрийнхээ амир бол сууж байгаасаа гэж баг бид нар ингэж өмнөөс төсөөлж ингэж хардаг. Тэр хараа маань бас билээсэ гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө амьдралын жолоо цулбарыг л ингэж гартаа барьж аваад энэ сайхан боломжийг шат гэж хараад тэгэл одоо алхаасаа дал гэж одоо хүсэж байна да. Манайтай хамтарч ажилладаг энэ Германы технологиор квантум хамгаалалт гэдэг ийм утасны наалтыг бүгдд нь бэлгэлсэн байгаа. Энэ болохоор одоо бүх цахилгаан хэрэгслээс ингээд цахилгаан соромзон долгион ялгарч идэг шүү дээ. Хортой. Тэнгүүт энэс бүр 97 хамгаалдаг. Тэр хорт туяа нь одоо тарих сэтгцэд нөлөөлдөг, бүр хүүхдийн сэтгцэд нөлөөлдөг хортой гэд ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ утсан дээрээ ингээд наацсан 97% ингээд хамгаалдаг ийм наалтыг бүх хүмүүст ингээд бэлэг болгож өгсөн байгаа. Тэгээд нөх хүмүүс чи интернетээ унтраах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгээд утаснаас бас туяа ялгарч ийн гэдэг тэрнээс хамгаалсан энэ наалтыг бүгдэнд нь бэлэг болгож өгч байгаа шүү. За. Яг утасныхаа ардтал наагаараа нөгөө гэрэн дээрээ биш утасныхаа. Одоо нөгөө хөргөгч плетик гэд бүх цахилгаан хэрэгсэл дээрээ наах хэрэгтэй юм байлээ. Тэгвэл гэр бүлээрээ бүгднийг хамгаална гэсэн үг. Яг утсан дээрээ наарай гэсэн үг. За баярлалаа. Энэ ингээд номингийн бүх салбараар худалдаалдаг юм хэрэгтэй Монголд орж ирсэн байна. За баярлалаа. Aha, yeah. Check this out. Хайлын сайхан сэтгэлээ өргөсөн халахын сайхан бүсгүйц талархын мөрөдөх хүснийг минь нургуулж өгсөн мөнхийн гомсгүйц талархын ээжиндээ тэмнэрэн асрах эмчтэний сэтгэлд талархын гойны гүргэсэн дулаахан харстай гоо сайхан сөвлөгчд талархын өглөө нашиг мишэн мухтах хөдөл гингэ бүхэн талархын өргөн ташиг гэрэн зодгох хөрөмжтэнд сэтгэлтэн талархын бүгдээрээ талархан баярлий та бүхэндээ та дүрэн мандах нарыг бэлэглээ тэмээ бэлэглээ хайрдан баярдан та бүхэндээ би халуун дулаан сэтгэлдээ би чинь өргөё Check this out.
Өгөж явхад мингаараа суугсан. Аха, yeah. Ухаан сайхан амттай гадархи. Эй, come on. Ороод түрэл татаж боссон. Отом сайтай нөхөдөө гадаа. Hey, hey, check it out. Тань иймэрхүү нэг ингээд энэ дөр дөнгөж ихэдсэн шүү.